Сайн мэцхан хүүхдүүдээ та бүхэндээ өнөөдөр багш нь монгол хэлний хичээл заана. Хүүхдүүд та бүхэн хичээл эхлэхээс өмнө хичээлийн бэлтгэлээ хангасан гэдэгт багш нь итгэлтэй байна. Бүгдээрээ хичээл эхлэхээс өмнө нэг онцгойг таацгаая. Энэ онцгойг тааснаар бүгдээрээ өнөөдрийнхөө хичээлийн сэдвийг мэдэж авах юм аа. За багш нь онцгой уншиж өгнө. Хүүхдүүд та бүхэн анхааралтай сайн сонсоорой. Улаан торгон дээлтэй, унжлаг цацган чимэгтэй, цагаан хилэн хувцастай, цааш нааш махилаатай. Тэр юу вэ хүүхдүүдээ? Энэ бол дахиа. Хүүхдүүд та бүхэн бүгдээрээ дахиа гэж таасан гэдэг багш нь итгэж байна. Тэгэхээр өнөөдөр бид нар монгол хэлнийхээ хичээлээр ганц дахиа гэдэг сэдвтэй их ажиллах юм байна. За хичээлийнхаа сэдвийг бүгдээрээ дэвтэр дээр хамтдаа тэмдэглэцгээе. Ганц дахиа. Тэгэхээр бид нар өнөөдөр ганц дахиа эхээс хэн, юу, яасан гэсэн асуултанд хариулах үгсийг олж хэрэглэх юм байна. За тэгвэл өнөөдөр бид нар энэ хичээлийнхаа хүрээнд дараах зорилтыг төвшүүлж хичээлээ явуулах нь. Эхийг уншиж ойлгох, эхээс хэн, юу, яасан гэсэн асуултанд хариулагдах үгсийг олох. Олсон үгсээ жагсаан бичих, хэн юу яасан гэсэн асуултын дагуу өгүүлбэр зохион бичих гэсэн зорилтыг төвшүүлж байна. Одоо та бүхэндээ ганц дахиа гэдэг сэдвийг багш нь уншиж өгье. Хүүхдүүд та нар анхааралтай сонсоорой. Ганц дахиа. Би нэг махны дэлгүүрт сууж байлаа. Эзэн их овчин зантай бид хоёр эртний танилуд л та. Орой болж дэлгүүрээ хаах гэж байтал дахианы мах сүргэлсэн хүн орж ирэв. Хормын өмнө бүх махаа зарж дуусгаад ганц дахиа үлдсэн тухай надад хэлсэн юм. Ингээд царайнд гэрэлтсэн дэлгүүрийн эзэн сүүлчийн дахиагаа жигнүүр дээр тавиад 5 рубль гэв. Нөгөө хүн өнөөдөр манайх олон зочинтой энэ дахиа жижигдэх байх. Арай том байхгүй юу гэв. Дэлгүүрийн эзэн жаал бодлогосноо дахиагаа аваад цаад өрөөрөөгээ орчихов. Би ганц дахиадыг мэдэж байгаа болохоор гайхсхийн суулаа. Манай эр мөнөөх дахиагаа барьсан чихтэй эргэж ирэв. Тэгээд жигнүүр дээр 3 харуулж тавьснаа жишимж үгүй 7 рубль гэв. Гэтэл нөгөө хүн за би хоёуланг авъя гэж хэлэхэд дэлгүүрийн эзэн ёстой нэг ацан чалаан орж билээ. За ихэд гарсан хүүхдүүдээ ацан шалаан гэдэг үг маань юу гэсэн утгатай үг вэ? Гарцаагүй байдалд орох гэсэн утгатай үг. Овчин зантай гэсэн юу гэсэн үг вэ хүүхдүүдээ? За сэргэлэн, цовоо, залтай гэсэн утгатай үг байна. За тэгвэл одоо хүүхдүүд та бүхэн ганц дахиад
дахиад ихийг харааны уншилгаар уншаарай. Хүүхдүүд та бүхнийг уншиж ойлгосон гэдэг багш нь итгэлтэй байна. Тэгвэл хүүхдүүд та бүхэнд энэ ихэд гарч байгаа дэлгүүрийн эзэн шиг тийм байдалд орж ирсэн үе байгаа юу? Бүгдээрээ бодоорой. Тэгвэл одоо бүгдээрээ ганц дахиад хээс хэн, юу, яасан гэсэн асуултанд хариулагдах үгсийг харандаагаараа тэмдэглэцгээе. Хэн гэсэн асуултанд хариулагдах үгийг цэнхэр өнгийн харандаагаар тэмдэглээрэй. Юу гэсэн асуултанд хариулагдах үгийг улаан өнгийн харандаагаар, яасан гэсэн асуултанд хариулагдах үгийг хар харандаагаар тэмдэглээрэй хүүхдүүдээ. Багштайгаа хамтран зөв тэмдэглэсэн үгээрээ харцгаая. Хүүхдүүд та бүхэн өөрсдөө тэмдэглэсэн тэмдэглэгийг хараад зөв тэмдэглэсэн бол зөв тэмдэглэгийг тавиад яваарай. За ганц дахиад. За дахиад гарчганд маань асуултанд хариулагдах үг байсан хүүхдүүдээ. Үгүй юу гэсэн асуултанд хариулагдах дахиад гэдэг үг маань тийм үү? За үүнийг улаан өнгөөр тэмдэглэсэн. За би нэг махны дэлгүүрт сууж байлаа.
За энэ өгүүлбэрт маань асуултанд хариулагдах үгс байна уу? За хэн юм бэ? Би. За юу юм бэ? Дэлгүүр. Юуны дэлгүүр юм бэ? Махны дэлгүүр. Яасын суусан гэсэн асуултанд хариулагдах үгсүүд маань байна. За энэ бүгдийг тэмдэглэсэн багш нэгтгэж байна. За дараагийн өгүүлбэрт эзэн их овжин зантай бид хоёр эртний танилуд л та. За энэ их асуултанд хариулагдах үг байсан хүмүүс ээ. За сайн байна. Эзэн гэдэг үг байна. Хэн юм бэ? Эзэн. За орой болж дэлгүүрээ хаах гэж байтал дахианы мах сургалсан хүн орж ирэв. За энэ өгүүлбэрт асуултанд хариулагдах үгс байсан хүмүүс ээ. За дэлгүүрээ юу юм бэ? Дэлгүүрээ яасын хаах гэж яасан тийм үү? Хаах. За юу юм? Дахианы мах. За яасын сургалсан. Яасын би орж ирсэн. За ийм үгсийг тэмдэглэх гэсэн байна. Бүгд та бүхэн чадсан баг гэдэг багш нэгтгэж байна. Хормын өмнө бүх махаа зарж дуусгаад ганц дахиа үлдсэн тухай надад хэлсэн юм. За энэ өгүүлбэрт маань асуултанд хариулагдах үгс байсан уу гэдэг. За сайн байна. Махаа юу юм бэ? Махаа яасан юм бэ? Зарж дуусгасан. За юу юм? Дахиа яасын үлдсэн тийм үү? За хэн хэлсэн? Хэн юм бэ? Надад. За яасын хэлсэн гэдэг үг маань. За ингээд царай гэрэлсэн дэлгүүрийн эзэн сүүлчийн дахиагаа жигнүүр дээр тавиад 5 рубль гэв. За энэ өгүүлбэрт маань асуултанд хариулагдах үгс байсан хүмүүс ээ. За мундаг царай юу юм бэ? Царай те яасан гэрэлсэн юу юм? Дэлгүүрийн эзэн хэн юм бэ? Эзэн тийм үү? За дахиагаа жигнүүр тавиад гэдэг үг манайсан байна. За тэмдэглэсэн үг маань таарч байвал хүмүүс та бүхэн дэвтэр дээрээ зөв гэсэн тэмдэглэгийг балаараа хийгээд яваарай. За нөгөө хүн өнөөдөр манайх олон зочинтой. За энэ өгүүлбэрт тэмдэглэсэн үгс юм байна уу? Нөгөө хүн зочинтой гэдэг хоёр үг байна тийм үү? За сайн байна хүмүүстээ. Энэ дахиад жижигдэх байх. За энэ өгүүлбэрт асуултанд хариулагдах үгс байсан уу? За юу юм бэ? Дахиад гэж тийм үү? За сайн байна. Арай том алгуу гэлээ. Дэлгүүрийн эзэн жаал бодлогосноо. Дахиагаа аваад цаад өрөө рүүгээ орчихов. За энэ өгүүлбэрт маань асуултанд хариулагдах үгс байна уу гэдэг. За сайн байна. Дэлгүүрийн эзэн жаал бодлогосноо. Дахиагаа аваад өрөө орчихов гэдэг үг байна тийм үү гэдэг. За тааш би ганц дахиадыг нь мэдэж байгаа болохоор гайхсхийн суулаа. За энэ өгүүлбэрт асуултанд хариулагдах үгс байсан уу? За сайн байна. Би дахиатайг мэдэж байгаа гайхсхийн суулаа гэсэн үг байна тийм үү? За манай эр мөнөөх дахиагаа барьсан чихдээ эргэж ирэв. За энэ өгүүлбэрт маань асуултанд хариулагдах үгс хэдээсэн бэ? Эр дахиагаа барьсан эргэж ирэв гэдэг үгс байна. За хүүхдүүд та бүхэн тэмдэглэгээ сайн хийсэн гэж багш нэгтгэж байна шүү. За дараагийнх нь өгүүлбэрт тэгээд жигнүүр дээр буруу харуул тавьснаа жишивж үгүй 7 рубль гэжээ. За энэ өгүүлбэрт маань асуултанд хариулагдах үгс байсан уу гэдэг. За сайн жигнүүр буруу харуулж тавьснаа гэдэг үгс байна тийм үү? За цааш нь гэтэл нөгөө хүн за би хоёуланг нь авъя гэж хэлэхэд дэлгүүрийн эзэн ёстой нэг атсан шалаанд орж билээ. За энэ өгүүлбэрт маань асуултанд хариулагдах үгс
байсан хүүхдүүдээ. За сайн байна. Нөгөө хүн хэн юм бэ? Нөгөө хүн тийм үү? За яасан юм бэ? Аавыг яахыг аав. За мөн яасан хийлгэхэд юу дэлгүүрийн хэн юм бэ? Эзэн яасан юм бэ? Атсан шалгаанд орсон гэсэн үгсүүд хэлсэн байна. Хүүхдүүд та бүхэн ганц дахиад гэхээс асуултанд хэн юу яасан гэсэн асуултанд хариулагдах үгсийг оновчтой сонгосон гэдэг багш нь маш их итгэж байгаа. Хүүхдүүд та бүхэн одоо хэн юу яасан гэсэн асуултанд тохирсон өгүүлбэр зохион бичээрэй. Бичиж чадсан гэдэг багш нь итгэлтэй байна. Одоо багштайгаа хамтран 2 өгүүлбэр зохион бичье. Батар сар харав. За бат сар харав. Хин юм бэ? Батар юу юм бэ? Сар яасан харсан тийм үү? За ингэх мэтчлэн хүүхдүүд та бүхэн зохиосон гэдэг багш нь итгэлтэй. Өнөөдөр бид монгол хэлнийхаа хичээлээр ганц дахиад ихтэй ажилласан. Ганц дахиад ихээс хэн юу яасан гэсэн асуултанд хариулагдах үгсийг олж тэмдэглэсэн. Мөн хэн юу яасан гэсэн асуултанд тохирсон өгүүлбэр зохион бичиж сурсан. За ингээд хүүхдүүд та бүхэн хичээлдээ идэвхтэй оролцсон. Баярлалаа.